За бид хоёрын дээл болохоор за доороос нь эхлээд ерөнхийдөө тайлбарлаа явчих. За Монгол дээл нь бол Монгол гутал нь бол одоо буруу зөв хаашаад харуулж өмсөх боломжтой. Мөн байгаль экологийн хувьд одоо газар одоо ногоон дээр гიშгэхэд газар гимтэхгүй, хөрс гимтэхгүй тийм ач холбогдолтой. Тэгээ манжийн дарлалын үед Монгол гутлыг өмсөд ингээ явхаар араас нь мөрийн мөшгөө явхаар хаашаа явсан мэдэгддэггүй. Нөгөө ингээд гонц юу зүүн дугуйл тийм мөр үлддэг хаашаа явсан бэ гэдг нь мэдэгддэггүй байдгаараа тийм ач холбогдолтой байсан байна. За тэгээ дээр нь Монгол үндэсний дээлийг одоо хосынхаа одоо хувцсан дээр тайлбарлажээ. За энэ гадны тал энэ дотор талынхын дээл нь болохоор одоо Монгол үндэсний дээл байна. Тэгээд нудрахтаа хийсэн байгаа Монгол дээлээ. Дээдлийнхэн хөрөм нь болохоор зэрэг давхац хувцсанд ордог. За дулааллах хувцс гэсэн үг нэг ёсны. За тэгээ Монгол дээлнээс ханцууны ууд баг зэрэг ахар байж өгдөг. Урт байх юм бол одоо гар хүлтэй орооцолтой тийм байдаг. Монгол үндэсний дээл маш онцлог шин чанартай байдаг. Монгол дээл нь бүстэй байдаг нь бол одоо ууц нурууг хамгаалж бөөрийг дөргөлтөөс хамгаалдаг морь малын дээр явхаар. За тэгээд Монгол дээлний ханцуун урт байдаг нь бээлийг оруулж өгдөг. Хүүтэнд явхад гарыг хамгаалж өгдөг. Монгол дээлний зах нь болохоор зэрэг хоолойны өвчин одоо ингэрлүү салхи нэвтрэх ингэр нь одоо давхар зурж байдаг нь ингэрлүү одоо салхишуурхаас хамгаалж өгдөг юм онцлогтой байгаа. За тэгээд Монгол дээлийг бол самбин зангидж хийсэн байгаа. Монгол дээлний самбин нь болохоор зэрэг одоо EV хичээс нь утгатай юм аа. За дээр нь давхар зурцуулах энэ хөрмөө бол булгаар хэмжиж хийж өгсөн. Хошмог бол өргөн нарийн хэмжээрийг хийж өгсөн байна. За хамгийн сүүлд нь юудан малгай нь бол улаан уулыг бэлэгдсэн эртээр үед ах トゥ гурав дайм байлдаанд яваад буцах замдаа одоо тэр манжийн дарлалын хүмүүсийн нөгөө нэг морных нь одоо ингэж хөрс эндийчлэлт нь бол одоо улаан уулыг одоо үлдээсэн гэж үздэг. Тэгээд тэр дайм байлдаанд ялаад энэ улаан уулын одоо бэлд одоо ингэж оршин суусан байгаамаа. За тэгээд тэрийг бэлэгдээд улаан уул дээл маань бидний дөрвд баяртай ёсны үндэсний хувцас болсон байгаа. За тэгээд энэ хүд юудан малхайг бол улаанаар хийдэг, гол төлөв улаанаар хийдэг. Ногооноор имжсэн нь болохоор зэрэг улаан өнгөний эсрэг өнгө ногоон байдаг учраас илүү тод хурц харагдуулахын тулд ийхүү хийсэн байна. За та бүхэндээ баярлалаа.